шудраг хүн л дээ. Шудраг хүн. Тий, зөв үнэн цагаанаараа яваад сая бүдрээд авчихсан. Бусад оролцогчтой тэгэхээр шудраг биш гэж байгаа юм. Үний бөөнөр нь гаргаж байгаа. Шудраг л ээл да. Манай ерөнхийлөгчийг шудраг хүн шүү дээ. Сайн байцгаана үзэгчдээ. Амралтынхаа өдрийг аятгахтаа сайхан өнгөрүүлж байна уу? Та бүгдийн амралт чөлөө цаг зориулсан бэлтгэн өргөдөг 1 минут. Нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Сая төгрөгийн төлөө тоглохоор 10 залуу студид ирсэн байна. Ингээ залуучуудаа танилцъя. Оролцогчтой танилцуулан хамгийн ихний оролцогч 10 үндэс компани орон нутгийн албаны дарга Амар Минь. Борлуулалтын менежер Жамбал Иш. Маркетингийн менежер Цэрэнбат. Инженер техникийн ажилтан Ган Төмөр. Химч Наран Туяа. Бодлооны төлөөлөгч Мөнхбаатар, химч Инхмэнд, инженер техникийн ажилтан Мөнх Баяр, үйлдвэрийн ажилтан Баярмаа, үйлдвэрийн ажилтан Шүлтэн Сүрэн. 1 минут 1 сая нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт 10 үндэс компани залуучууд маань сая төгрөгийн төлөө тоглохоор студид ирсэн байна. 4 бүсгүй 6 залуу сая төгрөгийн төлөө өрсөлдөн. Ойрын 7 хоногудад ерөөсөө саят нь тодорхохгүй байгаа. Өнөөдөр тодорч магадгүй, тодорхгүй ч байж магадгүй. Гэтэ энэ бол биднээс шалтгааллах зүйл биш. Зөвхөн эдгээр 10 оролцогчоос өөртөөс нь шалтгаална. Бэлтгэл сайн хийсэн үгүй бас дээр нь 9 хүнийг ардаа хийж чадсан маань сэтгэл зүүн бэлтгэл хэр сайтай вэ гэдгээс шалтгаалж сая төгрөгтэй болох үгүй шийдэгдэгэ. За тэгэхээр өнөөдөр бол бас л ирчүүдэн давамгаал байна. Ер нь нэвтрүүлэх дандаа ирчүүдэн давамгаа орж ирдэг. Тэгээд дээр нь сая юм уу 100 мянган ирчүүд л аваад байдаг л дээ. Өнөөдөр яах вэ? За ер нь манай 10 цэг охточ бүгд айгүй спортлол л доо. Тийм тэгээд группийнхаа спортын доод бид нар бас цом авсан байгаа. Тэгээд охтууд манай охтуудаа тэгээд амжилтанд оролцсон юм зү тэ. Ирсэн ингээ суулаа гэж юу? Үгүй тэгээд бүгдээрээ гэж юу? Бүгдээрээ. За. Ямар спортоор авч ирсэн юм? Спортын дөрвөн төрөл сагсан бөмбөг, ширээний теннис, боулинг, шатар. Тий. Групп дотор манайх ч айгүй тийм олон охин компанитай Алтан жолоогийн групп байгаа л да. Алтан жолоогийн бас нэг охин компани авир 10 үндэс юм уу? Ааха. Зүг. За тэгэхээр мөнгө авал ингээд бас зарим нь ийм юм хийя, тийм юм хийя гэсэн төлөвлөгөөтэй байдаг л да тийм ээ. Ихэнх нь төлөвлөгөөгөө орж ирдэг юм. За надад төдөлсөн юм байгаа л та. Тэгээд энэ заавал хийх гэж юу? Тийм авч байгаа л хийх. Дэж байгаа хүмүүс ч бодлоо төлөвлөгөөгөө байгаа л гэдэг байхгүй юу? Надад бол байгаа. Байгаа. Хэл шаардлагагүй. Шаардлага байхгүй. Би яагаад асуугаад байдаг вэ гэхээр асуугаад бас тэ аятайхан шиг санал байвал бас дэмжин штэ тийм ээ. 1-2 секундын хооронд бас дэмжиж бас болох л да. За зохиогоод яах юм. Тийм ээ. Өөр төлөвлөгөөтэй үнэн авсан дээр байлгүй дээ. Манай охтууд авдаг гэдэг штэ химч тийм ээ. За хэдэн жил ажиллаж байна та? Би саяхан орсон. Саяхан орсон. Сургуулаа саяхан төгссөн юм уу? Аль сургуулийг төгссөн? Тэс. Шүлээхэн технологийн сургууль. Шүтэст химийн анги бас байгаа юу те? Бага. За. Онц төгссөн үү? Яг хөдөл төгссөн үү? Онц төгссөн тийм ээ. Энд ажиллахаар ямар вэ? Оюутан байх ажил дээр харах бас мэдээж хэрэг өөр байгаа тийм ээ. Гоё үлгэх үү? Зөндөө олон хамталтай болоо. Та хоёр хичнээн албаа штэ. 200-аад баг. 200-аад байх. Тэгээ арай өнөөдөр 10-ыг яаж сонгосныг би бас мэдмээр байна л да. Дунд нь тэмцээн зохион байгуулсан. Ямар тэмцээн? Та нэг болдог тэмцээнүүдийг. Тэгээд шалгарсан 10 юм уу тийм ээ. За тэгвэл маш хүчтэй 10 оролцогч өнөөдөр ирсэн байгаа. 200 гаруй үнээс шалгараад хоорондоо сая төгрөгийн төлөө тоглохоор ирсэн байна. Залуучуудаа амжилт хүсье. 1 минут 1 сая нэвтрүүлгийн хамгийн ихний даалгавар ямар даалгавар ахыг одоо үзсэнээр хай. 10 оролцогч энгийн даалгавар гүйцэтгэж, үе бүрээс даалгавраа гүйцэтгэж чадаагүй нэг оролцогч хасагдах журмаар тоглоно. Зөвхөн нэг оролцогч л сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. Coca-Cola. Эвэр амжилттай. 1 минут 1 сая нэвтрүүлгийн хамгийн ихний даалгавар 10 оролцогч маань 3 харандааг ширээнд ойлгон шилээ аяганд оруулсан тохиолдолд сая төгрөгийн төлөө үргэлжлүүлэн тоглох боломжтой болно. За тэгэхээр бас гэртээ ч юм ажил дээр бэлжижсэн хүмүүс маань энд орж ирэнгүүтээ жоохон сандрах тохиолдол байдаг л да тийм ээ. Чөлтөм Сүрэнгийн үед хэр сандардаг хүн бэ? Гайгүй. Гайгүй юу? Яг царайнаас харахад бол одоо яана гэсэн байдалтай байгаа байх л да. Үгүй юу? Үгүй. Энийг бэлдэж үзсэн үү та? Үлдсэн. Хэдэн секундын хугацаанд 3-ыг оруулж байна? 20 секунд. 20 секундэд 3-ыг оруулж байна. Та зүгээр нэг ойлгоод үзтээ.
За ерөнхийдөө бол боломж юм байна. Тэг яг бэлдсэн харагдаж байна л дээ. Зарим хүмүүс хамаагүй ойлгоод байдаг байхгүй. Өөрт нь хамаагүй юм шиг хамаагүй ойлгохоор эн чинь эргэлдээд давах ч юм уу янз бүр байдаг. Нэг ингэж эргээл энэ хэсгээр ингээ орно гэж тооцоолвол хэлбэрхээ орно тийм ээ. За залуучуудаа амжилт хүсье. Төрүүлж оруулсан 9 оролцогч сая төгрөгийн төлөө өргөжлөөр нь тоглох боломжтой байна. Даалгавраа гүйцэтгэх цаг болно. 3 2 1 Аяга залуучуудаа амжилт хүсээрэй. Читэм сүрэнгийн эхний харандаа амжилттай орсон. Амар мэндийн эхний харандаа орлоо. Баярмаагийн эхний харандаа орсон. Читэм сүрэнгийн хоёр харандаа орсон. Дахин нэг харандааг оруулснаар нэвтрүүлгийн үргэлжлүүлэх хэрэгтэй болно. Баяр үргээ. Амар мэнд хамгийн ихэн даалгаврыг гүйцэтгэлээ. Мөнх хоёрын хоёр харандаа орсон. Читэм сүрэн баяр үргээ. 3 харандааг оруулсан байна. Мөнх хоёрын хоёр харандаа орсон. Мөнхбаатрын хоёр харандаа орсон. Жамбал ишийн эхний харандаа орлоо. Цэранбатын хоёр харандаа орсон. Баяр үргээ. Мөнх хоёр нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой болсон. Мөнхбаатрын хоёр харандаа орсон байна. Инх мэндийн эхний харандаа орсон. Баяр үргээ. Цэранбатын 3 харандаа орсон. Нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой. 3 бүсгүй 2 залуу тонож үлдсэн. Мөнхбаатрын хувьд хоёрыг оруулсан учраас бусдаасаа арай давуу боломжтой болж ирлээ. Инх мэнд хичээгээрээ инх мэндээ даваад байна. Баяр үргээ Мөнхбаатар нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой болсон. Инх мэндээ жоохон тактикаа өөрчил. Тэгж ойлгоод бол орохгүй. Түрүү миний зааж өгснөөр ойлгох юм бол орох боломжтой. Инх мэндээ тэгээд орохгүй. Инх мэндээ сонсож гин үү жоохон тайван өөрөөр ойлго. Баяр үргээ. Нарантиягийн хоёр харандаа орсон. Баяр үргээ. Жамбал иш нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой олноо 3 бүсгүй үлдсэн. Инх мэндээ нөгөө хоёроос хараад ойлгох. Яаж ойлгож байгааг нь хар. Баярмаагийн хоёр харандаа орсон. Нарантиягийн хоёр харандаа орсон байна. Инх мэндийн эхний харандаа орлоо. Өнөөдрийн дугаарт 10 үндэс компани залуучууд маань сая төгрөгийн төлөө өрсөлдөхөөр студид ирсэн. 10 даалгаврыг амжилттай гүйцэтгсэн тохиолдолд 100 мянган төгрөгийг нэг оролцогч авах боломжтой. Нэмэлт 900 мянган төгрөгийн даалгаврыг 1 минутын хугацаанд гүйцэтгснээр нэмж 900 мянган төгрөгийг авах боломжтой. Баяр үргээ баярмаа. Баяр үргээ нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой баярмаа. 2 оролцогч үлдлээ. Нарантуя инх мэнд хоёр тонож үлдсэн. Нарантуягийн хувьд нэг л харандааг оруулснаар нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой болно. Инх мэндийн хувьд 2 харандааг оруулах ёстой. Инх мэндээ ойлголтоо өөрчлөхгүй бол тэгээд бол азар л орно. Нарантуягаас хараад ойлго. Нарантуягаас хар. Баяр үргээ. Миний яриа сонсогдохгүй байна уу? Зөрүүдгүй юм уу? Юу сонсогдсонгүй юу? Сонсогдсон. Тэгээ яагаад вэ? Албаартай байгаа юм уу? Ингэж ойлгоод ингэж оруулах гэдэг шиг байна л да, тийм ээ? Бусад хүмүүсийг харсан бол ингэж ойлгоно гэж уг нь би хэлсэн дээ. Та тэгээд нэг ойлгоод үзээ тэгтэх үү? Гуйж ийн ганцхан удаа. Одоо бол жоохон ингэж олон ойлвол саяных ч болж байгаа байхгүй. Хоёулаа яаж хийж байгаа нэгийг оруулчихвал нэмээд. Жоохон хүч нь ихтэй дээ энэ. Эсвэл багадаад юм уу ихтэй л ах шиг юм тийм ээ. За болио. Жоо сэтгэл байвал болдго юм л да. Тэгээд таа ч жоохон яарч уу эсвэл бол ерөөсөө өгөнд орох дурггүй байх шиг байна тийм ээ. Тусчин гутал цонхны салон. Сайхан явахын эхлэл гутланаасаа 50% өнгөлтөөр очиод үйлчлүүлээрэй. Мөс эдийн засгийн 4-р байрны урд байна. За, танд баярлалаа. Хамгийн ихэнд хиймч инх
Минь үзэгчийн суудлын руу шилжсэн үргэлжлүүлэн 3 бүсгүй 6 залуу өрсөлдөх ёстой. Ямар даалгавар гүйцэтгэх үйл сонирхой. Залуучууд амжилтсан. 10 оролцогч энгийн даалгавар гүйцэтгэж, үе бүрээс даалгавраа гүйцэтгэж чадаагүй нэг оролцогч хасагдах журмаар тоглоно. Зөвхөн нэг оролцогч л сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. 1 минут 1 сая нэвтрүүлэг үргэлжилж байна. 2 дахь даалгавар. 9 оролцогч маань ширээн дээр байгаа 5 ширхэг гомонг урт гомноор сүүлж авах ёстой. Яах вэ гэвэл энэ ширээн дээр байгаа урт гомонгоо амандаа зуугаад ширээн дээр байгаа энэхүү 5 дундаа нөхтэй гомонг сүүлж авна. Амаараа сүүлж авна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Ерөөсө гар оролцохгүй. Хамгийн ихэнд 100 үедээ л гараараа энэхүү гомонг барихаас бусад үед бол ерөөсө гар оролцохгүй. Амаараа тавуулангийн зэрэг эндээ сүүлж чадсан тохиолдолд нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой. Хугарч магадгүй учраас бас ширээн дээр дахиад нэмэлт гомонгууд байгаа учраас ашиглаараа тавуулангийн сөвлөлээд гар өрөхөд би бол хараад шууд за нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой гэж хэлнэ, тийм ээ. Энэ даалгавар бол шинээр орж байгаа учраас бэлдэх боломж бол байгаагүй. Гэхдээ энэ бэлдсэн бэлдээгүй бол амархан байх гэж бодож байна лээ. Таны хувьд юу гэж бодож байна? Ер нь гайгүй ээж байх гэж бодож байна. Гайгүй ээж байх гэж бодож байна. Сүүлийн хоёрт бол та байгаа болоо? Мэдээгүй харан байж л болоо. Өөртөө итгэл муутай байгаа юм тий? Тэр нь итгэлтэй байна. Харан байж болъё гэдэг чинь. Үлдэх нүгөө харахгүй. Өрдөх нүгөө харж лээ гэж. За. Амжилт төсөө оролцогчдоо даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 3 2 1 хоёроо залуучуудаа амжилт төсөөрэй. 5 ширхэг гомонг зөвхөн амандаа зуусан урт гомноор сүүлж авна. Шүлтэмсүрэн ихний гомонгоо сүүлсэн. Ганц төмөр ихнээс гомонгоо сүүлжээ. Шүлтэмсүрэн хоёрыг сүүлсэн байна. Гар ахиж оролцохгүй гэдгийг санаараа Мөнхбаатараа Амар минь хоёрыг сүүлсэн байна. Ганц төмөр баяр хүргэе. Жамболиш хамгийн ихэнд 5 гомонгоо амжилтаа сүүлсэн. Баяр хүргэе. Цэрэнбат 5 гомонг сүүлж ширээн дээр тавьсан. Амар минь баяр хүргэе. Дарантуя 5 гомонг сүүлж гар өргөсөн ширээн дээр тавиараа. За чөлтөн биш баяр хүргэе. Ганц төмөр нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой болсон. Амар минь баяр хүргэе. Шүлтэмсүрэн гомонгоо угасан учраас даалгаврыг дахин эхнээс нь гүйцэтгэж байна. Мөнхбаатараа чичрээ суугаад дэлгүү сүглээрээ. За их уруул нь их чичрээтэй байгаа учраас баяр хүргэе. Мөнх баяр нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой боллоо. За нэг унсан байна. Баярмаа унсан, нэг унсан. Гар ерөөсөө оролцохгүй баярмаа. Баяр хүргэе. Шүлтэмсүрэн баярмаа, баяр хүргэе. Мөнхбаатараа яач вэ? Хүмүүсийн уг нэг гарын чичирдэг байхгүй. Уг нь энэний оронд боолт байдаг л да. Таны уруул чичирдсэн суугаад байх юм. Аргын олсонгүй. Шүлтэмсүрэн бүр нэгийг хуглаа дахиад хоёр дахаараа дахиад амжуулж явах та бүр нэг сүглээг байх юм тий. Тэглээ. Нүхийг олохгүй байна уу? Хоёрсоо олохгүй. Нэг явуулаад үзье да та дахиад. Одоо зүгээр яарахгүй юм чи одоо гайгүй байх тийм ээ. Ингээд ерөөсөө болохгүй юм тий. Бэлдсээгаагүй болохоор хийвгүүл даалгавар орж ирсэн л дээ. Уг нь энэ дээр явчихна гэж удаг байх тий. Ястаа бодсон. Зорилго байсан уу уг нь төлөв? Байлгүй яах вэ? Одоо хэлэхгүй байх тий. За тэгэхээр Мөнхбаатараа хэдэн жил ажиллаж байна? Одоо нэг 4 сар, 3 сар ажиллаж байна. Нөгөө хүрхрээ бол хүрсэн байгаа штэ хүмүүст тий. Ямар хөө байх шиг байна? Ерөөд их хам сайтай байна. Хам сайтай байна тий. За тусчин гутал цөөхний салонд 50% өнгөлтөөр өөрчлөлт эрхийн бичгийг олгож байна. Мөсийн эдийн засгийн 4-р байрны урд талын 28 дугаар байранд байгаа. Сайхан явахын эхлэл бодлонаасаа танд баярлалаа. Ингээ Мөнхбаатар үзэгчийн суудлын руу уруулнаасаа болж шилжлээ. Үргэлжлүүлэн 8 оролцогч сая төгрөгийн төлөө тоглоно. Ямар даалгавар гүйцэтгэхийг одоо үзснээр. Залуучууд амжилтсан. 3 дахь даалгавар. 3 ширхэг лаацтай ундааг тэнцвэржүүлэн эренгээр нь тогтооно. Ундааг илүү буюу дутуу усан тохиолдолд унах аюултай. Сайтар хэмжиж хасахгүй бол дахин хийх боломжгүй. Хоцорсон нэг оролцогч хасагдана. Хоцорсон нэг оролцогч үзэгчийн суудлын руу явах ёстой. Өнөөдөр 10 ундэс компани залуучууд маань сая төгрөгийн төлөө тоглож байна. 8 оролцогч тунаж үлдлээ.
Тэгэхээр 3 ундааг бол аль болох бага л ууж чадах юм бол доод ирмээр гуруула тогтно. Амархан тогтдог. Энэхүү даалгаврыг бол бүх хүмүүс туршиж үзэж байсан байх гэж болж байна. Гэтэ бэлдэж үзсэн. Үзсэн. Тийм ээ. Та сая төгрөг авал төлөвлөгөө байна уу? Одоохондоо төлөвлөсөн юм бол. Мөнгө бол их байгаа юм байна тийм. Үгүй л дээ. Тийм. Тэгэхээр тулгамдсан бол тийм шаардлагатай мөнгөний хэрэгц бол байхгүй байгаа юм шүү дээ. Гайгүй хоо. Гайгүй байхаа. Шууд буугаад өгчих юм уу эсвэл Өрсөлдөн. өрсөлдөн. Тэгэхээр мөнгө аваад нээх хэрэг байхгүй шүү дээ. Хэрэглээ. Дансандаа ийх юм уу? Ял хэрэглэх бах та. Эхнэр хүүхэд байхгүй юу? Эхнэртэй хүүхдтэй. Эхнэр ажил хийж байна уу? Үгүй. Ганцаараа хийж байгаа тийм. За тэгвэл 10 хүндэст ажилд орох юм бол нэх мөнгөний асуудалд ороод байхааргүйгээр сайхан ажиллах боломжтой байна. Залуучуудаа амжилт хүсье. Даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 3 2 1 Баярлалаа амжилт хүсье. Орон ширхэг кола ундаг хэмжээг нь зөв тогтоож доод ирмээр нь хажуулдуулан тогтоосноор сая төгрөгийн төлөө өргөжлүүлэн тоглох боломжтой. 3 бүсгүй 5 залуу хоорондоо өрсөлдөж байна. Дөрвөлж 3 лаазаа тогтоосон тохиолдолд нэвтрүүлгийг өргөжлүүлэх боломжтой. Нэвтрүүлгийн ивент итгэгчээр MCS Coca-Cola компани хамтран ажилладаг. Үзэгч та бүхэн ч гэсэн сая төгрөгийн төлөө тоглохыг хүсвэл энэхүү гүйцэтгэж байгаа даалгавруудыг гэртээ хувийн видео бичлэг хийн. Уран бүтээлийн 4-р нэгдэлд хөргүүлснээр дараагийн сая төгрөгийн төлөө тоглох боломжтой. Нарантиягийн эхний ундаа тогтсон. Чүтэн сүрэнгийн эхний ундаа тогтсон байна. Ширэнбат эхний ундаага тогтоолаа. Бүх хоёрын эхний ундаа тогтсон байна. Амар мэндийн эхний ундаа тогтлоо. Баярмагийн эхний ундаа тогтсон. Дан төмрийн эхний ундаа тогтсон байна. Нарантия эхнийхээ тогтоолоо. За Цэрэнбат ганцаараа үлдсэн жоохон яарвчлахгүй бол эргэлдэж очоод тогтно. Хэмжээнд л болсон бол эргэлдэж очоод тогтдог учраас хэмжээг нь эхлээ зөв тогтоох ёстой. Бүх хоёрын 2 ундаа тогтсон байна. Чүлтэн сүрэнгийн 2 ундаа тогтсон. 1 2 3 бүх хоёр баяр үргээ нэвтрүүлгийн өргөжлөх боломжтой болсон. Нарантиягийн 2 ундаа тогтсон. Баярмагийн 2 ундаа тогтсон байна. Чүлтэн сүрэн 2 ундаа тогтоосон 3 ундаа. Амар мэндийн 2 ундаа тогтсон. Жамбал дэши 2 ундаа тогтсон байна. За ганц төмөр 2 ундаага тогтоолоо. 1 2 3 Нарантия баяр үргээ 1 2 3 баяр үргээ амар мэнд нэвтрүүлгийн өргөжлөх боломжтой болсон. 1 2 3 баярмаа баяр үргээ 1 2 3 чүлтэн сүрэн 1 2 3 жамбал дэш баяр үргээ нэвтрүүлгийн өргөжлөх боломжтой болсон. Ганц төмөр Цэрэнбат 2 тунаж үлдлээ. Түрүүс тогтоосон нэвтрүүлгийн өргөжлөх боломжтой. Ганц төмрөө Цэрэнбат 1 2 3 За тоосон унсан учраас бол тооцсон. Ганц төмөр уг нь нэлээд ширүү өрсөлдөгч шиг харагдацсан чинь. Яа? Байн тэгэл болсонгүй шүү дээ. Болсонгүй тий. Уг нь хэмжээ болцсон л байна л да. Тогтоогоогүй нь аль нь вэ? Энэ тогтнол эргэлдэхээр хүмүүс ерөөсөө буцаага авчаад байдаг байхгүй. Эргэлдэж очиод яг нэг ивэ болоо тогтдог. Доторх нэг үлдсэн ундаа маань ингээд жоохон цалгиатай байгаа шүү дээ тий. Тэрийг л тогтоох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр тэр чинь өөрөө тэрийгэ олох гээд ингээд эргэлдэж байгаа хооронд бол болно. Энэ бол хэмжээнд болцсон байна шүү дээ тий. Тэгэхээр 3 ундаа энэ бол нэлээ их байна. Гэхдээ тогтсон байх тий. Эргэлдүүлж байгаа тогтоосон байх. Жохон их байна. Гэхдээ болно тогтч болно. Тусчин гутал цүнхний салон. Уг нь нүдэнд чи бол уг нь гал асаал байж тий. Уг нь бол сая төгрөг авчнаа л гэж бодож ирсэн чинь колон дээр явчин чиний сонссонгүү дээ. Бэлгээ бас уул нь бэлтсэлтэй тэгээд Ямар ундаагаар бэлдсэн? колагоор л хэлсэн. За өөр ундаагаар бэлдсэн бол явах байсан гэж хэлдэг. Хэл хөвгүй болгочлаа тийм ээ. За тусчин гутал цүнхний салон 50% өнгөлтөөр өөрчлөлөөрэй. Танд амжилт хүсье. Баярлалаа.
Ингээ ганц төмөр өдөрчийн сууд руу шилжиж өргөжлүүлэн залуучууд маань сая төгрөгийн төлөө өрсөлдөн ямар даалгавар гүйцэтгэхийг одоо үзсэн хэрэг. Залуучуудаа дахин амжилтсаа. 1 минутын сая нэвтрүүлэг үргэлжилж байна. Өнөөдрийн дугаарт 10 онц компани залуучууд маань сая төгрөгийн төлөө хоорондоо өрсөлдөж байна. 7 залуу маань нэвтрүүлгийг үргэлжлүүлэх ёстой. Урдаа байгаа энэхүү хуванцар аягнуудыг 7 оролцогч маань харваж унгаана. Телевизээ үзэн суугаа үзэгч хүүхдүүд маань энэхүү даалгаврыг гэртээ туршиж үзэхгүй байхыг дахин хүсэж байна. Хин нэгний нүдийг өөрийнхөө нүдийг гимтэх аюултай учраас. За 3 бүсгүй үлдсэн байгаа. Ирчүүдийн хувьд бол гайгүй баха. Гэхдээ бүсгүүчүүдэд л жоох асуудалтай л даа тийм ээ. Ер нь харавж ирсэн үү? Харавсан тэнийг. Харавсан гэлээш. Аяг харавсан уу? Гэртээ үлдэж үзсэн юм тийм. Боломж юм байна уу? Эвгүй л юм л. Эвгүй юм бэлээ. Бусдтай жоохон хуваалцсан яаж харах юм? Ингэж харах юм уу? Ингэж харах юм уу? Ингэж харах юм уу? Ингэж л харуул дээр юм бэл. Дээр юм бэлээ тийм ээ. За тэгвэл харавж исэн хүний хувьд бол гайгүй. Өнгөрсөн 7 хоногт байхад нэг эрэгтэй хүн маань эмэгтэй хүний ард орцсон л та харуулах тал дээр. Та бол даалгаврыг бол амжилттай гүйцэтгэж байна л да тийм ээ. Хэдэн болж мөр цааш нь харуулсан. Багтаа харуулж ирсэн. Хэдийг хэрэг Тоогийн сайд. ямар амар хүн бэ? Тоог нь мэдхээ байдлаа харуулж унгаасан гэж. Хүүхдүүд маань эндээс аваад бас буруу үлгэр дүүрэл авах байх л тийм. Тэгж болохгүй шүү дээ. Тэгж болохгүй. Болжмроо хайрлаа гэж дуу хэлдэг. Мэдгүй. Байдаг. Мэдгүй гэсэн байдаг гэн. За залуучуудаа амжилт хүсье. Даалгавраа гүйцэтгэж чадсан 6 оролцогч сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. 3 2 1 Цагаалаа амжилт хүсье. За хамгийн ихэнд Цэрэнбат 2 аягийг 2 сумаар харуулж унгаадаа Цэрэнбат 3 сумаар 3 аягийг унгаасан маш амжилттай харууллаа баяр хүргэе. Чөлтөмсөрөн эхний аягийг унгаасан. За бүсгүүчүүдийн хувьд бол хүчтэй өрсөлдөж байгаа учраас хичээгээрээ баярмаа бусдаасаа хар яаж харуулж байгааг нь хар. Баяр хүргэе мөнх 2 аягийг унгаасан. Дээгүүр нь даваад байна баярмаа. Дарж харав. Босож харуулж болно, сууж харуулж болно. Мөнх 2. За 3 хаягаа бол нэлээд боломжийн. Харуулж байна амар минь эхний аягаа унгаасан. Жамбал иши эхний аяг унсан. Нарантиа дээгүүр нь даваад байгаа учраас босч байгаад харуулж болно. Доош нь дарж харав. Чөлтөмсөрөн эхний аягаа унгаасан. Амар минь 2 хаягийг онсон боловч ширээнээс нь унгаасангүй. За 2 хаягийг унгаалаа. Жамбал иш бол маш өөрмөс тактикаар харуулж байна. Анх удаад ийм тактикийг харж байна. Харвалт. За жамбал иши харуултыг харъя. Баяр хүргэе. Амар минь 3 аягийг харуулж унгаасан. За амар минь харуулт бол маш өөрмөс харуулт нэг гараараа харавдаг. Нарантиа юу хийгээд байна? Даваад байна. Жохон дарж харав. Баяр хүргэе. Чөлтөмсөрөн 2 хаягийг маш амжилттай харуулж унгаалаа. Баярмаа хурундаа хийгээ говдоо тац. Тэгж тавиад бол урагшаа явахгүй. За бүсгүүчүүд маань хичээхгүй бол ирчүүд нэг аягтаа үлдсэн байна. За мөнх 2 онсон боловч хараахан унгаасангүй. Жохон дар. Баярмаа жохон дарж харав. Олноор нь харваад хэрэггүй нэгээр нь харав. Баярмаа нэгээр нь харав. Баяр хүргэе. Чөлтөмсөрөн нэвтрүүлгийн өргөжлөл боломжтой боллоо. Баярмаа нэгээр нь харуул арай хүчтэй очин нэгээр нь том эрдэнэг аваад жоохон босч байгаа дарж харав. Бос. За доош нь дараад харав. Сул очоод байна. Өшөө тат. За 2 залуу 2 бүсгүй үлдсэн. Мөнх 2-ийн хувьд нэг аягийг ширээний үзүүр дээр аваадсан учраас онох төдийд унгаах боломжтой. Нарантиа нийлээ сул харваад байна. Жохон тат, өшөө тат. За саяных бол боломжийн харавсан боловч хажуугаар нь өнгөрсөн. За эхний аягаа унгаалаа. Урт томстой хүмүүс дээгүүр нь даваад байгаа учраас за наа ирцэнээр сайтар харааж байгаа 50 баярмаа. За урт ирцэнээр харуулах юм бол нэлээ
амжилттай байдаг. Даваад байна баярмаа босоод 10. За баяр хүргэе. Бүх баяр нэвтрүүлгийн өргөх боломжтой боллоо. Баяр хүргэе. Нарантиа нэг аягтай болсон. Босоод дараа 10 баярмаа босч байгаа дараа 10. За жамбал ишод өрмөс тактикээр харамсаар байгаад 2 аягтай үлдсэн. Ширээний зах дээр нэг аяг нь ирсэн учраас онох төдийд унах боломжтой. Сайтар хараад яаралгүйгээр баярмаа сайтар харааж байгаа. Дээрээс нь 10 хажуудлаас биш дээрээс нь 10. За Нарантиад бол нэг аяг үлдсэн учраас оноход хэцүү байх шиг байна. За онсон ширээн дээрээс унсангүй нэг ирзэн тээгдээ тогтоочлоо. Одоо онох юм бол унах боломжтой. Хом ирзэнээс нь аваад харав. Мушгих шаардлага байхгүй. Нарантиа мушгилгүйгээр харав. За жамбал иш бол сөмөр дөхүүлж байгаа унгахаар шийдсэн. Хурууга ажиглаас биш дээш нь босгож байгаа харав баярмаа. Баяр хүргэе. Нарантиа нэвтрүүлгийн өргөлөд боломжтой болсон. Жамбал иш баярмаа 2 тунаж үлдлээ. Жамбал ишийн 2 аяг нь ширээний захад ирсэн учраас унах боломжтой. Нэг аягтай үлдлээ жамбал иш. Баярмаа 2 аягтай. За жамбал иш бол нэлээд олон онож ширээний зах руу дөхүүлж байгаа харуулж унгааж байна. Баярмаа ч гэсэн боломж бол бий. Даваад байгаа учраас босоод дээрээс нь дарж харуул илүү их боломжтой. За залуучуудаа дэмжиж өгөөрэй. Баярмаа босоод 10. Босоод 10. За баяр хүргэе. Нэг аягтай үлдсэн. Жамбал иш нэг аягтай, баярмаа нэг аягтай. За онсон бол ер нь унгахаар байлаа. Оноход ирэхтэй. Босхгүй бол дээгүүр нь даваад байна. Дээрээс нь дарж харав. Нэг аягтай үлдсэн. За төрүүлжил аягаа ширээн дээрээс унгаас нь сая төрний төлөө өргөжлүүлэнд авах боломжтой болно. Баярмаагийн сум дээгүүр нь давсан жамбал иш бол онох төдийд бол унах боломжтой. Ширээний зах дээр аяг ирсэн. За онсон боловч унсангүй. За одоо оноход унан жамбал ишээ. Оноход юм бол унахаар байна. За хажуугаар нь зөрсөн. Хом ирзэнээс нь олж аваад харуулах юм бол илүү боломжтой. За жамбал ишийг дэмжиж байгаа хүмүүс алга дашилтаар урам хайрлаарай. Баярмааг дэмжиж байгаа хүмүүс алга дашилтаар дэмжээд өгье. Босож харахгүй бол дээшээс харуун баярмаа. Босож харав, босоод дээрээс нь дарж харав. Баяр хүргэе. Уучлаарай жамбал иш нэг бүсгүүчүүд дандаа авдаггүй болохоор тэгээд бүсгүүчүүдийг дэмжиж байд юм л да. Гэтэ таны харуулт их сонио харуулт байна. Анх удаа харлаа. Яаж харваад байна? Йоо. Хороны шүмэрс татчих чинь. Йоо. Тийм хараад тахта яаж хараад байна? Хал харваа юм уу? Тийч харуулсан хэрэг байна уу? Илүү. Та одоо бүрээ тарвагаар хараад. Саяны хараад тахта. Таны саяны хал харваач нь ингээ баг багаар ингээ урагшлуулад байгаа байхгүй сул очиж байгаа учраас.
Ингэж харуулсан бол арай илүү боломжтой байх байлаа тийм ээ. Жохон уур үрсэн үү гайгүй юу? Айгүй. Ганц баярмаа гэж өрлөөд хөр уур өрөхгүй байна уу? Баярмаа тэгээчээ гэж би баха ашиглааш. Тусчин гуталцсан өхний салонд 50% хөнгөлтөөр өөрчлөлт эрхийн бичгийг олгож байна. Сайхан явахын хичээл гуталнаасаа очоод өөрчлөлөөрэй. Хэл зүйл байгаа юм уу? Тийм байл үү. Одоо юу вэ? Үлдсэн оролцогч нартай амжилт хүсье. Жохон хоолойны өнгө жохон өөрчлөгдсөн байна. Гэхдээ гайгүй. Дараагийн сая төгрөгийн төлөө тоглох боломж бол бий. Ингээд жамбал иш үзэгчийн суудлараа сууж үргэлжлүүлэн сая төгрөгийн төлөө тоглоно. Оролцогчдоо дахин амжилтсэ. Ижил савлгаатай 150 ширхэг салфетгийг зөвхөн нэг гараараа уралдан хөвч дуусгана. Хоцорсон нэг оролцогч хасагдъя. Хоцорсон нэг оролцогч үзэгчийн суудлал руу суух ёстой. Тэгэхээр энэ 150 ширхэгтэй салфетгийг зөвхөн эхлүүлсэн гараараа хөвч дуусгах ёстой гэдгийг санаарай. Баруунаар эхэлсэн бол баруунаараа, зүүнээр эхэлсэн бол зүүнээр. Үлдсэн гараараа бол ширээн дээр дарж иж болно тийм ээ. Салфеткийнхаа амсрыг ерөөсөө урж болохгүй. Яаж байх нь та бүгд өөрсдийн дурын хэрэг тийм ээ. Гараа соливж л болохгүй. Тэгээд давхраар нь гаргаж болохгүй. Зарим үед салфетик маань доороо үлдчихдэг шүү дээ тийм. Тэр үед нь л гараа ийхтэл ингээд бүгдийг татаа гаргаад ирдэг байхгүй. Татаа гаргаад ирэнгүүт ингээд нэгээр нь хөвж болно шүү. Сая баахан баярмаа гэж дэмцсэн. Тэгээ баярлаач байдаг юм л да. Баярлалаа. За хүчээр баярлалаа боллоо тийм ээ. Залуучуудаа амжилт хүсье. Төрүүлж хөвж дууссан 5 оролцогч сая төгрөгийн төлөө өргөжлөөр тоглох боломжтой. Даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 3 2 1 хоёулаа амжилт хүсье. 150 ширхэгтэй салфетгийг нэг гараараа хөвж дуусгах ёстой. Гарыг солих болохгүй. Хайрцны амсрыг задлж болохгүй, давхраар нь гаргаж болохгүй гэсэн дүрмийг тавина. Өнөөдрийн дугаарт 10 ондос компани залуучууд маань сая төгрөгийн төлөө тоглож байгаа. 9 оролцогчийг ардаа хийж чадсан тохиолдолд 100,000 төгрөг авах боломжтой. Нэмэлт даалгаврыг 1 минутын хугацаанд өөрөө өөртөө өрсөлдөн гүйцэтгсэн тохиолдолд нэмж 900,000 төгрөг авах боломжтой. Шүлтэмсөрөн хамгийн ихэнд гарыг өргөсөн баяр үргийг Ширэнбат гар өргөлөө. Хоёр үсгээ хоёр залуу үлдсэн. Амар мэндэ юу болж байна? Нэг нэгээр гаргаараа. Баярмаа гар өргөлөө. Мөнх хоёр. Нарантуя амар мэнд гур үлдсэн. Баяр үргээ. Хоёр тийшээ харсан чи хинч байхгүй нөө. За бусдын юу ч гэсэн байна уу үзээд. Бүүнөр нь гаргаад ирсэн юм шүү те. За яажаарай. Та тэгээ хөвжлээ. Хэдгүй шүү. Юу болов? Уг нь бас цөөхөн үлдсэн байсан биз те. Энд дээр уг нь бүсгүүчүүдээс хасагддаг юм л да. Тэгээд бас хитрхи шудраг байч шүү. Хитрхи шудраг байсан юм шиг байна нарантай. За яах вэ тийм ээ. Тэгэл тэмцээн уралдаан юм чинь. Өгнийг 2-3-ыг зэрэгцүүлээ гаргацсан бол нүдэн анчих байсан ч юм биш тийм ээ. Тусчин гутал зүрхний салон 50% өнгөлтөөр өргөжлүүлээрэ. Монголд нэг загварын гутал өмсөё гэж очиод хийх боломжтой. Танд баярлалаа. Амжилтсэ. Тэгэхээр Нарантуя удирдлагын суудлал руу шилжиж 5 оролцогч үлдлээ. Дараагийн даалгавар ямар даалгавар байхыг одоо үзсэн ахаа. 10 оролцогч энгийн даалгавар гүйцэтгэж, үе бүрээс даалгавраа гүйцэтгэж чадаагүй нэг оролцогч хасагдах журмаар тоглоно. Зөвхөн нэг оролцогч л сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. Эвэр амарсан. 1 минутны сая нэвтрүүлгийн дараагийн даалгавар. 5 оролцогч маань сарвчтай малгайны сарвчийг ашиглан сойцыг зөөх ёстой. Гар ерөөсөө оролцож болохгүй тийм ээ. Малгаанд ширээнд бол гар урж болно. Энэхүү шилэн аягандаа болон сойзонд малгаанд сарвчанд ерөөсөө хурж болохгүй. Зөвхөн сарвчаа ашиглан та дараагийн хоосон аяг руу зөөх ёстой. 4 сойзыг л ийш нь төрүүлж зөөж чадсан 4 оролцогч сая төгрөгийн төлөө өргөжлүүлэн тоглох боломжтой. За амар мэндийн хувьд орон нутгийн алба гэж байгаа тийм ээ. За дарга бол 1 номер зогссон ерөнхийд нь бол дундыг барайл яваад тах шүү дээ. Сайн салфетикний даалгавар нэлээд хүнд байлээ шүү. Хүнд байлээ. Бөөнөр нь гаргааг болыг хацрах чинь аа. Бараг л тийм. За нарантай ятадгаа гараа уулзахгүй тийм. За 10 онц маань бол ер нь хичнээн газар байдаг юм бэ? Орон нутгийн хариуцсан гэхээр за нийт одоо 28 их зүйл ажиллагаа явуулж байгаа.
За нэг аймгийн яга үлдээсэн. Бас нөгөө өөр бос нөгөө аймгаас хамардаг юм. Ойрхон болохоор. За говьсон бүрүү. Үгүй Булган аймаг байгаа. Булган аймаг. Эрдэнтийн салбараас тийш. За ойрхон учраас орхисон байгаа юм тий. Хоорондоо 40 км зайтай газар. Та тэгэхээр тэр 20 аймгийн хориулангийн хариуцж байна уу? Давараг тийм дээ. За тэгвэл нийлэн том дараа юм шүү дээ. За сая төгрөгөөр юу их чинь? За сая төгрөгийг бас найз нөхөдтэй зориулна да. Найз нөхөдтэй зориулна. Эхнэр байгаа юу? Байгаа. Маажихгүй юу? Гайгаа. Надад ихгүй найзуудтай зориулна чиг нь яаны нэ чи гэж маажих юм бол хэцүү шүү дээ. За залуучуудаа амжилт хүсье. Даалгаврын амжилттай гүйцэтгэсэн 4 оролцогч сая төгрөгийн төлөө өргөжлөлд тоглох боломжтой болно. 3 2 1 Баярлалаа амжилт хүсье. За мөнх хоёр хамгийн ихэнд даалгаврыг гүйцэтгэж байгаа Цэрэнбат инхмэнд за яаралгүйгээр хийгээрэй. Цэрэнбат унгаас инхмэнд хамгийн ихэнд сойзыг зөөлөө. Цэрэнбатын ихний сойз болгоомжтой зөөлөн яаралгүйгээр даалгаврыг гүйцэтгэв. Цэрэнбатын ихний сойз орсон, инхмэндийн хоёрт хорлоо. Мөнх хоёрын ихний сойз орсон. Инхмэнд хоёрыг зөөлөө. За Цэрэнбатын хоёр сойз болгоомжтой. За хоёрыг зөөлөө. Шүлтэм сүрэнгийн ихний сойз явсан. Баярмаа юу хийгээ суугаад байна? Хичээгээрэй. Мөнх хоёрын гадуур нь орсон шүлтэм сүрэнгийн ихний сойз Цэрэнбатын 3 сойз зөөгдсөн. Инх мэндийн за 3 явсан боловч замдаа унгаасан. Баярмаагийн ихний сойз гар өрөхгүй урагшаа. За ихний сойзыг Баярмаа зөөлсөн. Мөнх хоёрын 2 сойз. За гадуур нь оруулсан учраас даалгавар дахин эхнээс нь гүйцэтгэн. Инх мэндийн 3 сойз орлоо. Мөнх хоёрын 2 сойз явсан. За 2 сойзыг за мөн гадуур нь унгаачлаа. За инх мэд замдаа унгаасан. Шүлтэм сүрэнгийн 2 сойз орлоо. Баярмаагийн 2 сойз замдаа унсан. Цэрэнбатын 4 сойз за гадуур нь яарад энэ Цэрэнбатаа. Мөнх хоёрын 2 сойз орлоо. Инх мэндийн 3 сойз. За Цэрэнбатын 4 сойз орлоо. Баяр хүргэе. Цэрэнбат нэвтрүүлгийн өргөжлөлт боломжтой боллоо. Баярмаагийн 2 сойз, мөнх хоёрын 3 сойз. Инх мэнд 4-ийг зөөж нэвтрүүлгийн өргөжлөлт боломжтой болсон. За гар ерөөсөө оролцохгүй залуучуудаа шүлтэм сүрэнгийн 4 сойз явлаа. Замдаа унгаасан Баярмаа яарах хэрэггүй. 3 сойз, Баярмаагийн 3 сойз. Орсон 3 сойзыг зөөлөө. Мөнх хоёрын 4 сойз явж байна. Шүлтэм сүрэн Баярмаа 2 тунаж үлдсэн. За мөнх хоёр нэвтрүүлгийн өргөжлөлт боломжтой боллоо. Баярмаа 4-р за замдаа унгаасан. 2 оролцогч нэг сойзтой үлдсэн байна. Яарах хэрэггүй. Гогдсон үед бол яарах шаардлагагүй. За Баярмаа гогдсон боловч дахин унгаалаа. Шүлтэм сүрэнгийн 4 сойз. За гогдсон боловч бас унгаасан. Баярмаа авлаа. Одоо яаралгүйгээр 50 хийх хэрэгтэй. Баярмаагийн 4 сойз. Баяр хүргэе. Баярмаагийн араас муухай хараад үлдлээ дээ. Дөрөвдөлтөөр болсонгүй юу? Уг нь ер нь даалгавруудыг маш амжилттай гүйцэтгэжсэн хүчтэй өрсөлдөгчтэй нэг байсан тий. Ялахгүй юм дээр л унчлаа да. Ерөөсө болсонгүй юу? Таг хоёулаа зүгээр ингэж байгаа яриадчих юм уу? Камер хэрэг байх. За Женус сургалтын төв гэж байна. Ойлгохтой тэмцэх газрын замын урт талдаа байрлалтай. Англи, Хятад, Япон, Орос хэлнээ сонгоод 50% өнгөлтөөр суралцах хэмжээ болгож байна. Мэргэжлийн гадаад багш нар хичээл заадаг. Өөртөө ер нь цаг зав хэр гаргадаг бай та? Гаргадаг тийм ээ. За тэгвэл бас гадаад хэлний мэдлэгээ бас дээшлүүлээрэ гэд Женус сургалтын төвийнхаа их хэмжээ олгож байна. Танд баярлалаа. За хүчтэй өрсөлдөгч шүлтэм сүрэн үзэгчийн суудлын руу сууж Баярмаа дахин үлдлээ. Дараагийн даалгавар дээр үлдэх нь үгүй юу гэдгийг бүгд хамтдаа үзье. Амжилт хүсье. Дараагийн даалгавар ямар даалгавар байх вэ үсэнэ хай. Яг 2 3 баяр хүргэе. Эндээ яа.
Баада. Гурга. Аа. Гөрөө. Баярын. Нэг минут нэг сая нэвтрүүлэг үргэлжилж байна. Дөрвөн залуу манаас хурд хүчийг сорих ёстой. Оролцогчдын маань ард талд салбитгний хайрцагт 8 ширхэг тестний өмгийг хийсэн байгаа. Энэхүү 8 ширхэг тестний өмгийг зөвхөн таасны хөдөлгөөнийг ашиглан гаргаж хаях ёстой тийм ээ. 8 үлгийг гаргасан тохиолдолд нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой болно. Хоошоогоо бол яг уян хатан болвол яг ингэж сэгсэрж болно л да тийм ээ. Хоошоо тулж ерөөсөө болохгүй, хөвтөж болохгүй. Зөвхөн таасны хөдөлгөөн шаардаж унгаана. Инх минь их л инээж юм да. Тийм ээ. Ер нь амар минь ер нь боломжийн санагдаад инээгээд байна уу? Хасагдахаа инээгээд байна уу? Өнгөө болохоо уу? Гэхдээ хоорондоо юм хийхгүй шүү дээ. Зүгээр өөрөө унгаах хэрэгтэй байхгүй юу? Тийм ойлгосноо. За Цэрэнбатын хувьд бол ер нь маш хүчтэй өрсөлдөгч байна л да тийм ээ. Амар минь таяр үлдэх болов гэж надад бодогдоод байна. Гэхдээ таасны хөдөлгөөн дээр амар минь явчих юм бол та өөр үнэтэй л байх байна тийм ээ. Үлдэх болов? Та тэгж бодож байгаа юм те. Тий. Үлдэхийг хичээнэ. Та тэгж бодож байгаа юм те. Би одоо хасагдаад байгаа л да гэж. За, дөрөв оролцогчтой амжилт хэлсэн хамгийн ихэнд 8 тестний өмгөө унгааж чадсан 3 оролцогч сая төгрөгийн төлөө үргэлжлүүлэн тоглох боломжтой болно. Даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 3 2 1 цагаа амжилт хэлсэн. За Шилтэн сүрэнгийн бол 3 4 бол зэрэг унах шиг болсон. Цэрэнбат 2-ыг унгаадаа Баярмаа бас боломжийг унгааж байна. Амар мэндэ хичээхгүй бол байна амар мэндэ өшөө сэгсрээд за амар мэнд гар өргсөн гэтээ дотор нь байна уугүй шалга амар мэнд дууссан гэж гар өргөлөө. Цэрэнбатаа шалгаад үзээрэй. Мэдрэгдэхгүй байвал гараа хийгээд үзэж болно. Шилтэн сүрэн гар өргсөн. Баярмаа одоо тэлийн дүрж болохгүй. Хоёр эмэгтэй үлдсэн. Сэгсрээд агараа Баярмаа Цэрэнбат хоёр тунаж үлдлээ. За унсан 2 унлаа, 3 унсан Цэрэнбатих 4 унлаа гар өргсөн. Яг нэг үлдсэн байсан бүр уур нь үрээд. Энэ байл. Энийг гарч байгаа дуураа гаргачихвал яа. Ганцхан ширхэг үлдсэн мэдрэгдээд байсан Баярмаа. Харин тийм мэдрэгдээдсэн. Муу амлаад Баярмаа 2 удаа үлдчихлээ. Одоо үлдэх нь үү яах нь үү гэж хэлсэн чинь буруудчих шиг бол тий. Уучлаарай. Хэрэггүй л байсан юм да. Би дараа нэвтэх хийчихгүй дээ Баярмаа. Ер нь жоохон таасны хөдөлгөөн бага хийж байгаа юм уу? Хийж байгаа юу? Хийж байгаа. За. Жинус сургалтын төв Англи, Хятад, Япон, Орос хэлнээ сонгоод 50% өнгөлтөөр хичээл хэрхэн хэмжихийг олгож байна. Авилгатай тэмцэх газрыг мэдэн тийм ээ. Замын уртлын 5 давхар байрны 1 дахь хүртэнд байрлаж байгаа. Гадаадын мэргэжлийн багш нар хичээл зааж байна. Тэнд амжилт хүсье. Энэ Coca-Cola нэвтрүүлгийн ивент бичгээр ажилладаг учраас гарын бэлгээ бас гардуулж байгаамаа. Сүүлийн дөрөв төлсөн. Танд баярлалаа. Баярмаа үзэгчдийн суудлын руу шилжлээ. Ингээд өргөжлүүлэн амар минь Цэрэнбат Шилтэн мөх 2 3 үлдсэн байна. 3 оролцогчтой амжилт хүсээд ямар даалгавар гүйцэтгэхийг одоо үлсэнэрхай. 10 оролцогч энгийн даалгавар гүйцэтгэж, үе бүрээс даалгавраа гүйцэтгэж чадаагүй нэг оролцогч хасагдах журмаар тоглоно. Зөвхөн нэг оролцогч л сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. Coca-Cola эргээр амьдэрсэн. 1 минутын сая нэвтрүүлгийн шилдэг 3 оролцогч тунаж үлдлээ. 3 оролцогч маань гольфийн бөмбөгийг ашиглан гурвангийн дээр нь давхарлах ёстой. Эхүүдий 3 бөмбөг маань гурван ингээд тогтно. Уг нь бол ингэж тогтоод юм л да. Тэгээд одоохондоо гурвангийн тогтоосон оролцогч гарч ирэхгүй байна хараахан. Хоёрыг бол тогтоочод байгаа. Яванда хитрхийг уртсаад ирэх юм бол би яг 2 бөмбөгийг тогтоох гэсэн боломжийг бол олгоно л да. Гэхдээ хизээвэ гэдгийг мэдэхгүй учраас болж өгвөл гурвангийн тогтоох гэж хичээгээрэй тийм ээ. Энэ даалгавар бол хэцүү алт. Мөнх 2 дунд нь чимээгүй явж байгаа л одоо ер нь бол боломжийн гараад ирлээ шүү дээ тийм ээ. Төлөвлөгөө бол байхгүй байгаа даа шүү дээ хоёр. Салин хангалттай байна гэдэг тийм. Хэдэн жил ажиллаж байна та? 1 жил болгож байна. 1 жил болгож байна. Тэгвэл одоо 3 гольфын бөмбөгийг тогтоох хэрэгтэй. Би түрүү нэг жоохон эвгүй юм ярьчихгүй. Энэ хоёр үлдэх юм шиг байна гэдэг та хоёрыг
их гадуурхсан юм шиг хэлсэн чи баяр маа явчлаа одоо. Тэ одоо амар бэндийг илүү байх ч тий. Дарах хүнд бол нэг мөнгөний хэрэг бол байгаа ч юм уу ч. Салин бол ари өндөр авдаг байлгүй. Мэдхгүй. Харин зүгээр энэ хоёроос хасах хэрэгтэй байна л да тийм ээ. Эмэгтэй хүнийг бол үлдээсэн танд бол арай хэлбэр болно шүү дээ. Цаанаас нь л хасан даа. За даргаыг хасах саналыг мөнх хоёр оруулж ирлээ. Ингээ 3 оролцогчтой амжилт хэлсээд даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. Гурав, хоёр, нэг. Тэгээд амжилт хэлсэн. Гурван шиг голын өмбийг дээр нь тавих ёстой. Мөнх хоёроо 2 гараа ашигла. Нэг гараараа бол тогтоход хийцүү. Доод суур маань хөдөлгөөнгүй сайн байвал тогтох боломжтой. Өмбөг өнхөрөхгүй байна гэдэг чинь тогтох боломж бол байна гэсэн үг. Хээтэй учраас өмбөг бол хэлбархан тогтдог. Ширээн дээр хамаагүй дарах юм бол хөдөлгөөнтэй байгаа учраас тогтоогоод гар авахд ширээ цоолж болохгүй амар мэндэ. За 3 биш шууд 2 бөмбөгийг тогтоох боломжийг олгоё. 2хан бөмбөгийг тавь. 1 2 3 баяр хүргэе. Цэрээнбат нэвтрүүлгийн үргэлжлэх боломжтой болсон 2 залуу тунаж үлдлээ. 2хан бөмбөгийг тавиад гар авахд тоолж игсэн. Мөнх хоёроо амар мэндэ үлгэн өөрсдөөс нь шалтгаална. 2хан бөмбөгийг тавиарай. За сэтгэл зүй сайтай хүн бол энэхүү даалгаврыг гүйцэтгэж чадна. Ширээ хазгаа байвал амар мэндэ сольж болно. Өнөөдрийн дугаарт 10 онц компани залуучууд маань сая төгрөгийн төлөө тоглож амар мэндэ Цэрээнбат мөнх хоёр 3 тунаж үлдсэн. Цэрээнбат даалгаврыг амжилттай гүйцэтгэж дараагийн даалгавраа хүлээж байна. Амар мэндэ мөнх хоёрын нэг нь нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой. 2 гарыг ашиглахгүй бол тогтооход хэцүү амар мэндэ. Яаралгүй тайван байж чадсан даалгаврыг гүйцэтгэх боломжтой. 2хан бөмбөг тавиад гараа дээш нь авах шаардлагагүй тавиад бөмбөгнөөсөө гараа холдуулахад тоол 1 2 3 баяр хүргэе. Даргаыг хасъя гэж хаслаа да одоо. Тэ ах тэрийг хайж. Йоо. Ийм даалгаврыг тоолонд л явуулаад байсан. Тэгээд одоо ямар ч байсан ардаа 7 хоног бол хийж чадсан тийм ээ. Тэглээ. Өсөлтөгч хүчтэй байсан. Суухад өмд жоохон тол юу яагаад байна? Бариад байна уу? Тэгж байна. Тийм өмдлөөс л боллоо. Бас санаа зовоод хүмдэндээ. Бас эвгүй дуграал явчих юм бол бас харихад хэцүү болно тийм ээ. Генус сургалтын төв, англи, хятад, япон, орос хэлнээс сонгоод 50% өнгөлтөөр суралцаарай. Авилгатай тэнцэх газрын замын урд байрлаж байна. MCS Coca-Cola компани гарын бэлгээ бас гардуулж байна. Танд амжилт хүсье. За баярлалаа. Та нар ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. Амар мэнд үлгчийн асуудал руу шилжиж Цэрээнбат мөнх хоёр 200 мянган төгрөгийн төлөөх даалгаврыг гүйцэтгэх ёстой. Ямар даалгавар гүйцэтгэх одоо үзснээрхай. 10 оролцогч энгийн даалгавар гүйцэтгэж, үе бүрээс даалгавраа гүйцэтгэж чадаагүй нэг оролцогч хасагдах журмаар тоглоно. Зөвхөн нэг оролцогч л сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй болно. 1 минут 1 сая нэвтрүүлгийн дугаарт 10 онц компани залуучууд маань оролцож байна. 100 мянган төгрөгийн төлөө тоглохоор Цэрээнбат мөнх 2-2 тунаж үлдсэн. Дандаа хурд хүчний даалгавруудыг гүйцэтгэж байсан бол одоо оюуны тоглоомоор 2 оролцогч маань 100 мянган төгрөгийг авах уугүй юу гэдэг шийднэ. За Раунс Бургер гэж тоглоомын газрынхан бидэнтэй бас хамтран ажиллаж байгаа. Өөрсдийнхөө оюуны тоглоомоор бас оролцогчдынхаа хурд хүчийг шалгаач гэсэн. Тэгэхээр энэ дээр энэ дүрс байна л да. Энэхүү дүрсийг та хоёр маань барина энэ дээр 2 дүрсийг өгнө. Эхний дүрс нь бол ийм дүрс байна. Нэг савхыг ашиглана. Та энэ савхыг авчих тийм ээ. Тэгэхээр энд бол бүх
юмнууд маань 2-2 байгаа учраас булаацлах шаардлагагүй дүрснүүд маань тийм ээ. Зөвхөн савхыг ашиглан гар оролцуулахгүйгээр одоо энэ дүрсээ харж байгаад урд урдаа барих ёстой тийм ээ. Барьж дуусгасан тохиолдолд би дараагийн даалгаврыг өгнө. 2 даалгаврыг л гүйцэтгэж чадсан тохиолдолд 100,000 төгрөг таних боллоо гэсэн үг. За Ravensburger нь бол 130 жилийн түүхтэй Германы брэнд тоглоом юм байна л да. Монголд аль биесний дистрибьюторээр оруулж ирж байгаа. Хорооллын Карвал центр гэж мэдэх үү? Баянгол ихтлгүүрийн сонсоогүй байна. Тийм, Баянгол ихтлгүүрийн урт талд нэг шинэ дэлгүүр байгаа. Тэрний нэг давхрт очиороо Ravensburger тоглоно. За тэгэхээр энэ дүрс жишээлх юм бол одоо энд байгаа байхгүй юу? Энийг бол та өөрийнхөө урд тавина. Таних бол бас ахаад нэг байгаа тийм ээ. Ингэж тавиад дараагийн дүрс нь ямар байна? Ингэж тавиад та болохоор бас энийг тавина тийм ээ. Яг л 6 харж байгаа л тавина гэсэн үг шүү дээ. Дараагийнхыг бөөрн хий. Хоёрыг тавилаа. Ногоон байна тийм ээ. За өнгө бол сайн ялах байлгүй дээ. Зарим хүмүүс бас өнгө ялахгүй тохиолдол байдаг л та. Тэр үед бол хэцүү. 2 цэнхэр тэнгүүтээ улаанаас яг л зөв байрлуулах хэрэгтэй тийм ээ. Би тэндээс харж байна. Дүрсийг зөв байна гингүүт нураагаад саундаа хийж байгаа дахиад дараагийн дүрсийг хийх хэрэгтэй гэдэг санаарай. За ингэсэн тохиолдолд дараагийнхаа дүрс рүү орох боломжтой шүү дээ тийм ээ. Ойлгосноо? Ойлгосон. За. Ер нь оюуны тоглоомор тоглодог юм уу хоёроо? Тоглоно. Тоглоно тийм ээ. Ravensburger-ыг сонсч байсан уу? Сонсдог байх тийм ээ. За тэгвэл Карвал центр дээр очиод үзээрэй. Хоёр оролцогчтой амжилт хүсье. Даалгавраа гүйцэтгэх цаг боллоо. 2 1 цагийн амжилт хүсье. Хоёр оролцогч маань оюуны тоглоомоор тоглох ёстой. Дүрснүүдийг гар орлохгүйгээр зөвхөн савхыг ашиглан барих ёстой. 2 дүрсийг бий болгосноор нэвтрүүлгийн үргэлжлүүлэх боломжтой болно. Одоогоор Цэрэнбат бол арай илүү хурдтайгаар өрж байна. Бүх хоёроо чичрэлгүйгээр хурдлахгүй бол за дүрснүүдийг бол хавчхад хэцүү учраас бас оюунаа ашиглаж яаж хавчих вэ гэдгийг өөртөө шийднэ. За зэрэгцэж ирсэн. За гар өрөөсөө оролцохгүй зөвхөн савхыг ашиглана. За хоёулаа яг адилхан болж ирлээ. За нураагаа дараагийн даалгаврыг гүйцэтгэх бүх хоёроо нураагаа дараагийн даалгаврыг гүйцэтгэн. Бүгдийн нураагаараа дараагийн даалгаврыг гүйцэтгэх. За бүх хоёр бол төрүүлж явж байна. Тэрэн дээр чинь байгаа дүрс. Тэрэн дээр байна. За Цэрэнбат төрүүлж явсан боловч яарснаас болж дээд талын давхрыг барьж чадлагүй нураачаад байна. Ravensburger-ийн оюуны тоглоомоор хоёр оролцогч маань оюуны хурд хүчийг сорих ёстой. За мөнх хоёр дахь даалгаврыг гүйцэтгэж байна. Цэрэнбат эхнийхээ даалгаврыг гүйцэтгэж чадахгүй. Яарад байна Цэрэнбатаа. 50. За яарснаас болж эхний даалгавраа дутуу гүйцэтгээд байна. Зөв тавина шүү мөнх хоёроо. Зөв тавих ёстой. Мөнх хоёрын хувьд бол хоёр дахь даалгаврыг гүйцэтгэж сүүлийн шатандаа ирсэн. 100,000 төгрөгийн даалгавар. Гар оролцохгүй зөвхөн савхаар даалгаврыг гүйцэтгэн. За нураада дүрсээ буруу тавиад байна Цэрэнбатаа. За одоо бол зөв тавигдсан. Баяр хүргэе. За эхлээд энэ дүрсийг хараадах юм тийм ээ. За хоёр дахь даалгаврын дүрс бол энэ байсан. Хоёр тийш зөв харсан байна тийм. За хоёр дахь даалгаврын дүрс бол зөв байна. Та энэ дээдл дээр нь одоо бараг мөнх хоёрыг ихнийхийг бариагүй байхад л энийг тавьсан байсан. Тэг энийг л ерөөсөө тавьж чадахгүй яач вэ? Буруу жоохон инлүүн шахацсан болов. Энэ бас тэг яарсан үед эвгүй үдэлтэй тий. Би бол зүгээр ингэ 50 тавихаар бол асуудалгүй тавьчихлаа хэл та. Эвгүй мэн үү? Маш ойрхон байлаа шүү дээ. Амархан л байсан дээ жоохон сандарчлаа. Гар айгу
чичирж байна. Гарч ичрээд энийг тавихаар нөгөөт нь унаад, энийг тавихаар нөгөөх нь унгаад ээж таарлаа да тийм ээ. Тэгээд энэ суурийг бас жоохон ийш нь тавьсан ч яасан ч юм бэ. За мэдгүй. Тэгээд та Карол центр дээр очиж үзээрэй. Маш олон оюуны тоглоомуд байгаа тийм ээ. Зөвхөн хүүхдүүд биш шүү дээ. Тоглоом бол гэр бүлээрээ, найз нөхдөөрөө уралдаа тоглох боломжтой тоглоомуд бол маш олон байгаа. Дөрөвч. За тэгэхээр бидэнтэй хамтран ажилладаг Женус сургалтын төвд англи хятад, япон, орос хэлний сонгоо 50% хөнгөлөлтөөр хичээллээрээ ажиллагаа дэмжих газрын замын урд байрлаж байна. MCS Coca-Cola компани мэдээж хэрэг гарын бэлгээ ялагчдаа гардуулж байгаа. Дээрхингийн 14 дахь Далай ламын айл дүр гэсэн календар аз сурынхан гаргасан. Маш олон календар тэмдэглэлийн дэвтрүүдийг бол аз сурынхан гаргаж байгаа. Монголын үзэсгэлэнт байгаль тэгээд Монгол дээл хувцасны маш сайхан зурагтай календарыг аз сурынхаа олгож байгаамаа. Танд баярлалаа. Амжилт хүсье. За ингээд Цэрэнбат маань үзэгчийн суудлал руу шилжиж 100,000 төгрөгийн эзэн мөнх баяр болсон. Мөнх баярын 100,000 төгрөг. За 100,000 төгрөг бол мэдээж хэрэг ялагч мөнх баярыг боллоо. Баяр хүргэе. За 100,000 төгрөг. Ахаад нэмж 900,000 төгрөгийг авах уугүй юу гэдэг нь зөвхөн өөрөөс нь шалтгаална. 1 минутын хугацаанд өгсөн даалгаврыг гүйцэтгэж чадсан тохиолдолд нэмж 900,000 төгрөгийг авах боломжтой. Ингээд ямар даалгавар гүйцэтгэхийг үйлсэнэрхэй. Мөнх баяртай амжилт хүсье. Нэг минутын сая нийтрүүлгийн 100,000 төгрөгийн эзэн 10 амц компани ажилтан мөнх баярыг болсон байгаа. Нэмэлт даалгавар. Та энэхүү хуванцраа ягнуудыг хамгийн доод талд нь 8-ыг тавиад тэгээд дээд талд нь 7, 6, 5, 4, 3, 2. 1 гээд буцаагаад хураах хэрэгтэй. Тийм ээ? Шар аяг хамгийн дээд талд нь очино. Тэр үед нь буцаагаад хураах үед бол нурааж болно. Тийм ээ? Нурчих юм бол бүгдийн түүгээд энэхүү байрлал дахиж авчирсан тохиолдолд нэмж 900,000 төгрөгийг авах боломжтой. Энэ даалгаврыг гүйцэтгээд ерөөсөө ойр сайтанд тодорхохгүй байгаа учраас энэ даалгаврыг дахин өгч байгаа. Энэ даалгаврыг гүйцэтгэл нь өгье гэж бодож байгаа тийм ээ. Ер нь хэр ихтгэлтэй байна уу хоёраа. Тийм ээ. Хамт олон дэмжиж байгаа. Өнөөдөр 10 онц компани залуучуудаас хамт олоноо дэмжихээр студиуд ирсэн учраас мөнх хоёрыг дэмжих нь бол тодорхой. Ингээд танд 1 минутын хугацаа байна. Амжилт хүсье. Дахин амжилт хүсээрэй залуучуудаа. 3, 2, 1 цаг явлаа амжилт хүсье. Өнөөдрийн дугаарт 10 онц компани залуучууд маань сая төгрөгийн төлөө өрсөлдөж мөнх баяр 100,000 төгрөгийн эзэн болсон. Нэмж 900,000 төгрөгийг авах уугүй юу гэдгийг зөвхөн өөрөөс нь шалтгаална. 1 минутын хугацаанд 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 гэж аягнуудыг өрөөд буцааж хураагаад эхний байрлалд оруулсан тохиолдолд нэмж 900,000 төгрөгийг авах боломжтой. 5 дахь үеийг тавьсан, одоо 4 дахь үеийг өрж байна. Хугацаа бол хангалттай. 3 дахь үеийг өрлөө. Барьж явах үедээ нураавал харамсалтай зүйл болно. Боломжтой. Хугацаа бол хангалттай байна. За 17 секунд дутуу. Хураах үед бол нурааж болно. Гэхдээ бүх аягнуудыг эхний байранд оруулах ёстой. 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 цаг болсон. Яг цаг дуусах үед 3 хэсэг байсан. Харамсалтай байна. Боломжийг ашиглаж чадсангүй. Өнөөдрийн дугаарт 100,000 төгрөгийн эзэн мөнх баяр тодорлоо. Танд баяр хүргэе. Эх 7 хоногт энэхүү 900,000 төгрөг таныг хүлээж байна. Өнөөдөр хөгжөөнд дэмжихээр ирсэн бас 10 онц компани залуучуудаа дахин баяр хүргэе. Өдөрч та бүхэн ч гэсэн сая төгрөгийн төлөө тоглох боломжтой. Ирэх нэм гараг хүртлээ тэр баяртай өдөрчтэй сайхан амраарай. Баяртай.